За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргье. За түрүүчийн бичлэгээр Германы Merkel RX 306 сумтай бог танилцуулсан бол өнөөдөр синтетик стоктой 306-ыг танилцуулъя. За мөн адил калибр нь мөн адил 306. За эд анги бол бүгд адилхан 56 см-ийн гол төмөртэй хөвөөгөн дээр бууны дурангийн суурьтай тий. За гол төмөр мөн адил суулж болдог. За зөвхөн стокны хувьд бол өөрчлөгдсөн байгаа юм синтетик. За энэ нөгөө бариулны юм гэсэн үг тий. Түрүүчих бол нөгөө тамбал грэп гээд эрхийн өр хорж тагдаг. Нэг зүгээр энгийн стоктой болсон байгаа. За хамгийн гол зүйлийг нэрхэ марцсан байлаа. За замгны үйл ажиллагаа. За замган Merkel RX дээр бол ерөнхийдөө хийж өгсөн зүйл нь хамгийн хурдан буудалт хийх давуу талыг олох зүйлээс энэ зүйлийг хийж өгсөн байгаа. Маш бага таслах болон түлхэхэд энэ хүү замгны маань гүйлт илүү хол зайг туулж идэг байгаа. За өөрөөр хэлбэл нэг 6 см орчим зайд түлхэхэд энэ дээр 9-9 см зайг туулна гэсэн үг юм. Илүү хурдан болгохын тулд ийм зүйлийг хийж өгсөн байгаа. За магазинд 3 сум орон 3 дээр нэмэх нь 1. За өнөө хувьд бол 7 сая төгрөгөөр худалдаалагдж байгаа. За бусад буунуудыг ерөнхийдөө товчхон танилцуулаад явчих. За цаатлын баруун гурлаас цаатлын 2 буу бол Финляндийн Sako Carbon Light гэдэг буунууд байна. 10 сая төгрөгөөр худалдаалагдж байгаа. Наатлын 3 Merkel болж байна. Бас Германы буу. Финляндийн Tikka-нууд байна. За энэ дээр Tikka Tak-1 байна. Калибрын бол 6.5 калибртай. За тэмцээн уралдаанд орох зорилттой манайхаа ерөнхийдөө их авж байгаа. За мөн CTR тэмцээнд орох зорилттой бас авж байгаа. Амтч бас барина. Энэ лайтууд байна. Оваараа 7 мм 308. За Tikka T1X 22 хэлээр бууддаг. За өнөө бол 3 сая 300 гэж байгаа. За ийшээ Savage, American Savage байна. Бас Финляндийн Sako Long Range, Savage, Steel 10 BA гэх мэт буунууд аль бис нэрхтээр худалдаалагдж байгаа. За тэгээд галц зэвсэг сонирхож та бүхэнд дараагийн бичлэгүүдийг хүргэх болно. За галц зэвсгийн аян зохион байгуулагдж байгаа. Галц зэвсгийг бүртгэлгүй галц зэвсэг бол бүртгэлжүүлнэ. За мөн галц зэвсгийн тооллоготой идэвхтэй хамгаагдцаагаарай.